10 За команд хоёр борогно. За үчимэнд үргээ үчимэнд. За хөдөөгийн хөдөө ирсэн байна. Замын хажуугаас нөлөө авч да. Солонгос дулаараад мод цэцэг алаглаад сайхан болжээ. За үчимэнд үргээ үчимэнд. Унтаж амраа бро гэж. За унтаж амарнаа. Бөнхөн л авч тийм үү. 10-15 минут энэ бөнхөн л ав. Ичээ за. Хөдөө байна уу? Хөдөө ирсэн байна. За монголчуудаас солонгост байдаг монголчуудаас яриа сонсож байгаа юм болов уу? Ажлаа тарчаад унтаж амрахаас өмнө лайв хийгээд гадаа гараад ирсэн л байж. Хөдөөгийн хөдөө ирсэн байна. Том гуанжууч хавцаа. Том гуанжуутай орхон байна. Таг хөдөө газар ирсэн байна. Ажиллаар ирсэн байна. Монголчуудаас солонгост үүдэг монголчуудаас нэг зүйл хүсгээд энэ лайвыг унтахаас өмнө явуулсан асуух юм байна. Лайнууд дээр бичсэн байгаа. Юу яасан байна? Надтай нэг эмэгтэй холбогдоод тэгэд юу яасан байна? Монгол руу буцах гэсэн зардалгүй болсон гинэ. Тэгэд 2 настай, ой гарантай, 2 настай хүүхдтэйгээ байгаа юм байна. Тэгээ одоо бүр хоол хүнснэж мөнгөгүй болохгүй болоод хэцүү болж байгаа гэж байна. Гэсэн байна. Надруу ингээд мессеж бичсэн байна.
Тэгээ би нэг олон хүмүүсийн над руу нэг усан дугаарлууч хүмүүс бас бичнэ, чатаар бичнэ те. Тэр болгон хүмүүсийн комментиг уншаад заримдаа амжихгүй захаасна ингээл бас яг цагтаа зав гарсан үед бас хүмүүсийн комментиг уншдаг байхгүй. Тэгээ тэр эмэгтэй болохоор яг миний дугаарлуу бичсэн байна л да. Тэгээ Солонгост одоо нэгэн Монгол эмэгтэй байгаа юм байна. Ирсэн. Тэгээ Монгол руу буцахсан чинь зардал байхгүй. Хүүхэд нь 2 настай болохоор ажил хийх боломжгүй. Солонгост 2 настай хүүхэдтэй хүн ажил хийн гэдэг бол хэцүү л дээ. Тэгээ монголчуудаас нэг хүсэх одоо зүйл байна. Тэгээ энэ хүн болохоор ажил олж өгөх туслаач гэж байгаа байхгүй юу? Хүнээс одоо зардлын мөнгө нэгж байгаа юм биш шүү манайхаа. Монгол буцах зардалгүй болоод одоо хоол хүнсгүй болоод хэцүү болж байна. Тэгээд ажил хийх гэсэн чинь 2 настай хүүхэдтэй болохоор хэцүү байна. Тийм учраас Солонгост өнөөдөр би Монгол бизнес эрхлэлтэй хүмүүсээс л гуйх гэдэг юм л да. Монгол шигдаан ажиллаулдаг тий. Солонгос газар 2 настай хүүхэдтэйгээ ажил хийнэ гэж бол байхгүй шүү дээ. Солонгос тэр хүнийг ажиллахгүй байх ер нь. Тэгэхээр Солонгост бизнес хийдэг, карго ажиллаулдаг, онлайнаар одоо янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг. Би тэгж бодож байгаа байхгүй. Тийм хүмүүс яг энэ хүнийг зардлын мөнгөнд босдол нь өөр дээр ажиллах боломж байгаа болов гэж хараад байгаа. Яг Монгол хүн гэдэг утгаараа 2 настай хүүхэдтэй. Энэ нэмэгтэй одоо нэгэн газар байгаа юм байна. Одоо хоол ундны ч юмгүй болоод те хэцүү. Тэгээд Монгол руу буцах гэсэн, нутг руугаа буцах гэсэн зардалгүй болсон юм байна. Тэгээд хүмүүсээс би ингээд энэ хүн те зүгээр ингээд мөнгө хандад тусалцаагаагүй. Зүгээр өөрөө ажиллаад зардлаа олох гэсэн юм аа. Тэгээд тусалаач тийм ажил байна уу гэд асуусан. Тэгэхээр би Солонгост бизнес эрхлэдэг хүмүүст энэ хүн туслах болоо. Солонгос хүмүүс бол 2 настай хүүхэдтэй хүнийг хаач ажиллуулахгүй байх. Буудалд ч 2 настай хүүхэдтэйгээ ажиллана гэж байхгүй, шигдаантай байхгүй те. Богинохоо хугацаанд Монгол руу одоо тийз одоо хэдтэй байгаа юм. Би одоо Монгол яваг 10 жил болж байгаа болохоор Монгол ирж очиж байгаа тийз одоо хэдэн өрөвтэй байгааг мэдэхгүй байна. Тэгэд энэ эмэгтэй туслах боломж байна уу манайхаа? Би ингэж бодож байгаа байхгүй. Хэрвээ одоо Солонгост онлайн шоп моп ажилладаг янз бүрийн бараа бүтээгдэхүүн контейнер агуулгаас ингээ бараа мараа зардаг хүмүүс үүдэн штэ. А тийм хүмүүс бол энэ эмэгтэйгээр агуулга дээр ч юм уу аваачаад те. Тэгээ хүмүүсийн худалдаа авсан барааг тэгбэнд боож баглах ч юм уу тэмдэг тэмдэглэгээ бичих жижиг шажиг ойр зүрийн хүүхдийн хажууд нь агуулга дээр байлгаж байгаа. Хажууд 2 настай хүүхэд чинь бас гайгүй бах те. Тэгээд нэг зардлыг босгочих тусалчих болов гэж бодоод байна л да. Солонгост одоо онлайн шоп янз бүрийн бараа онлайнаар лайв хийж зардаг хүмүүс ч юм уу те. Нэг бол Солонгост одоо Монгол караоке шигдаан ажилладаг хүмүүс үүдэн штэ. Монгол одоо хоолны газар. Жишээлбэл Монгол таавн дээр ч юм уу те. Монгол таавны одоо 3 давхрын хоолны газар ч юм уу. Монгол таавны нэг бол тэр нэг наран хоолны газар ч юм уу те. Нэг бол ийм одоо Монгол хоолны газар бизнес эрхлэдэг хүмүүс байвал энэ ихчийг, энэ эмэгтэйг би одоо ихч ямар хүн гэдгийг сайн мэдэхгүй байна. Над руу мессеж ороод ирсэн байгаа болохоор. Тэг ингээд бүр чин сэтгэлээсээ надаас гоогаад ажил олдохгүй байна. Монгол руу буцах гэсэн зарлгүй болсон, хоол хүнсгүй болсон. Одоо 2 настай хүүхдтэйгээ ингээд бүр гацчаад байна. Ингээд туслах боломж өгнө гэсэн. Тэгээ би Монгол хүмүүсээс гуйж байгаа байхгүй манайхаа. Тийм хүмүүс байвал манайхны холбогдоод энэ эмэгтэйд нэг зардлын мөнгө босгоход манайхан туслаад өгөх боломж байна. Тэгээ би ажиллаад харчаад ямарсандаа өрөөнд одоо манай ажилч нь хөдөөгөр явж ажилладаг байхгүй юу. Ажил эхэлсэн, хөдөөгөр явж байгаа учраас өрөөнд одоо нэг ажлын газар маань тухайн ажиллаж байгаа газарт буудлаа байр түрээслээд өгчдөг болохоор ингээд өрөөнд одоо Солонгос хүмүүстэй те байгаа болохоор хамаагүй бас лайв хийгээд хажууд нь бас ярьж болохгүй. Хүмүүс нь одоо ч 11 цаг болсон байна манайхаа. Ийм өрөө болохоор хүмүүс одоо унтцсан болохоор Солонгос хүмүүсээ хажууд хүмүүсийн хажууд лайв хийж ярьж болохгүй болохоор гадаа гараад ирсэн замын хажууд ингээд гэрэл бараадаад хөдөөгийн өдөө ингээд зогсож байна манайхаа. Яг миний орчин тойронд одоо ямар ч ингээд энэ замын гэрлэнд ингээд лайв хийж байна. Тэгээд ороод нэг буудлын руугаа ороод яхаар болохгүй. Хажууд нэг өглөө эрт ажилттай хүмүүс унтж байгаа Солонгосод амарж байгаа болохоор Солонгосод хажууд бас гадаадаар яриад лайв бичлэг гэдэг ямар ч боломж байхгүй. Тэгээ ингээ байж манайхаа. Хөдөө ирцсэндээ замын хажууд унтахаасаа өмнө явсан нэг хүн ч гэсэн бас тусалчихъя гэж бодоод тэгээ тийм хүн байна уу сайхан сэтгэлтэй тусалж
Зөв буцах Монгол руу буцах онгоцны зардал байхад болох юм байна. Тэгээ над руу ингээд чат бичсэн, мессеж бичсэн байна энэ нэмэгтэй. 2 настай хүүхэдтэй. Тэгээ мэдээж 2 настай хүүхдийг Солонгос одоо газар бол хаач өдөр нөрөг ажиллахгүй байх. Тэгэхээр хүүхдээ хажуудаа аваад хүүхдтэйгээ цуг ажил хүүхдээ хажуудаа аваад тэр нэг Монгол шиг данд ч юм уу ард нь тэр нэг төмөс ногоо арилгадаг ч юм уу те хэдхэн хоног штэ тонгосны зардал олж болох юм байна нэмэгтэй. Тэгээд дээрэс нь нэг бол одоо онлайн шоп ажиллаулдаг ч юм уу те янз бүрийн Монгол руу одоо бараа бүтээгдэхүүн лайваар зардаг хүмүүс байдаг штэ манайхаа. Тэгээд тийм хүмүүс байвал манайхаа аккаунт холбогдоод өгөөч. Тэгээд тухайн яг би хооронд нь холбоодог. Энэ эмэгтэй надад дугаараараа над руу мессеж бичсэн байгаа болохоор би дугаарыг нөгөөд хооронд нь холбоод өгчээ. Тэгээд нэг эмэгтэйдэд туслаад 2 настай хүүхдтэйг их орондоо бодлого тэгээд нэг ажлыгээд харьцахаасаа л гэж бодож байна л доо. Тэгээд энэ лайвыг хийж байгаа мөнхөн лайв манайхаа. Хүмүүс ингэж бодоод яг тэр эмэгтэй ингэж бодоод байх шиг байна зайлууд. Хаана хандхаа мэдэхгүй, хин тусал, хинээс тусламжуулахаа мэдэхгүй те. Та гаццсан. Тэр намайг яг нь лайв гэдэг болохоор бас Солонгост олон хүмүүс таньдаг байх гэж боддог юм шиг байна. Би чинь одоо олон хүн таньдаг хүн яг өгтөд биш байхгүй да. Яг лайв гэдэг болохоор намайг хүмүүс таньж болно. Гэхдээ би бол тэр болгон хүмүүсийг би Солонгост өндөр танихгүй шүү дээ энэ олон хүмүүсийг. Тэгэхээр магадгүй энэ лайвыг янз бүрийн одоо онлайн шоп ажиллаулдаг те. Лайваар бараа бүтээгдэхүүн зардаг ч юм уу Солонгост өөр бизнес эрхэлдэг, карго ажиллаулдаг. Магадгүй миний таньдгаас одоо Nice Mongolia ч юм уу те даваа ах ч юм уу магадгүй лайв үзэж байгааг би мэдэхгүй. Тэгээ бид тэр хүмүүс рүү ингэж ярьснаас зүгээр дунд нь зүгээр лайв хийчихэл гэж бодож. Тэгээд энэ дотор чинь за наад эмэгтэй чинь те 7 хоног ч юм уу ажиллаулчихъя. Тэгээд онгоцныхын зардлыг нь олоод өөрөө ажиллаад онгоцныхын зардлыг олё гэж байгаа шүү манайхаа. Одоо буцах зарлалгүй болчиход 2 настай хүүхдтэйгээ одоо хоол хүнсчгүй болоод одоо айгүй хэцүү ингээ гацалттай байдалтай болсон. Тэгээд намаа нэг тэгээ би олон хүн тэр болгон хүмүүсийг цаана танихгүй болохоор тэг ингээ лайв хийж байгаа шүү. Дунд нь ингээ лайв хийж байгаа шүү. Тэгээ би энэ лайв нь ямар хүмүүс үзэж байгааг би сайн мэдэхгүй болохоор дунд нь ингээ лайв хийж байгаа маа. Тэг та бүхэн бас нэг туслаад өгөхийг хичээгээрэй. Тэг над руу чат бичт. Нэг бол миний 010889878, нэг бол 01073586777 гэсэн дугаараар утсаар над руу холбогдвол би нэг хүтээтэй маргааш холбоод өгчээ. Би нөө одоо акин одоо буудлын руугаа орж одоо амрах гэж чинь. Тэгээ амрахаасаа өмнө унтахаасаа өмнө явсан. Магадгүй нэг эмэгтэйд бас нэг ажил болоод өгчвөл бас нэг жоохон ч тус олчих гэж дод. Тэгээ гарч ирээд гадаа ингээл авиж байгаа байхгүй манайхаа. Тим хүн байна уу манайхаа? Комментэнд туслах хүн байна уу манайхаа? Солонгост одоо карго ажиллаулдаг бас олон газрууд байдаг. Солонгосын хотод карго ажиллаулдаг хүмүүс байгаа. Юсанд, Инчонд, Бусанд, Чонжу, Тэгу, Гуанжу, жижиг Гуанжу, том Гуанжу гэл те олон газар манай монголчууд бол тархан сууршин одоо ингээд үйлдвэрийн болон тэгэл янз бүрийн ажил хийж байгаа, буудал шиг дааны ажил хийж байгаа. Гэтэ энэ дотор хот болгонд монголчууд бизнес эрхэлж байгаа хүмүүс байгаа. Хот болгонд. Тэр олон хот байгаа хүмүүс нэг энэ олон монголчууд бизнес эрхэлж байгаа хүмүүс ганц монгол хүнийг тэр эмэгтэй 2 настай эмэгтэй хүний зардлын мөнгө олоход нь ажил дээр нэг өөрхөн агуулга дээр ч юм уу бараа бүтээгдэхүүн боолгох юм уу баглуулт юм уу те 7 хоног ажиллаулаад нэг зардлынхаа мөнгөний олоод өгчих нэг буянтай монгол байна уу манайхаа. Би бол бас энэ олон хүн дотроос бас тийм хүн бас гараад ирэх болов гэж найдаад байна л да. Тэгээ олон хүүхдтэйгээ 2 настай хүүхдтэй болохоор хүүхдээ аваад ажиллана гэдэг байгаа байхгүй. Хүүхдээ аваад ингээд ажиллах. Хүүхдээ хажуугаас 2 настай болохоор хүүхдээ аваад нэг зарлын мөнгөө хийчихвэл нутаг үзэх гээд байна. Тэгээд үнэхээр хэцүү болоо гацчаад байна гэд над руу мессеж ирсэн. Тэгээд энэ эмэгтэйгийн туслах нэг монгол байна уу манайхаа бизнес эрхлэлтэй Солонгост бол уучраа олцсон те манш заншгаа биш ямар нэг уучраа олцсон Солонгост одоо бизнес эрхлэлтэй мундаг монголчууд зөндөө байгаа да манайхаа хоолны газар шагдаан караоке ажиллаулдаг дардаа шагдаан бол ардаа нэг төмөс ногоогоо арилгуулаад ч юм аяг тавгаа угаалгаад ч гэдэг юм уу тэ нэг 7 хоног 5 хоног нэг ажиллаулаад арбайтаар
Тэгэхэд одоо Монгол буцаад онгоцны тийз одоо хэдтэй байгаа юм бэ? Ирж чадчих буцах тий нэг талдаа би мэдэхгүй байна одоо. Тэр тийм тусалчаар хүн байна уу манайхаа? Онлайн шоп моп ажиллаулдаг одоо лайваар бараа зардаг хүмүүс ч бас гайгүй боломж юу яадаг юм бэлээ шүү дээ. Оюутан хүүхдүүдийг бас өдрийн цагаар нь тий цагийн тэд гэдэг бас нэг хөрхөө бас арбайт хэлгээд бараа мараагаа баглуулад тэгбэ мэгбэнд боож өгөх бараануудыг баглуулж болгодог юм бэлээ. Тийм бараа мараа боодог багладаг ч юм уу тий. Тиймэрхүү ажил байл нэг эмгтэйг аваад манайх нэг ажиллал нэг зардлын мөнгөтэй болгож өгөөд нутгаар нь буцааж хаасан. За тэгээ тийм тасалч Монгол байвал манайхан тэг холбогдороо дахин ингээд одоо бөөнхөн лав хийч гэж бодоод гарч ирлээ. За 16 минут болсон байна. За тийм байна манайхаа. Төглөө ажилтаа болохоор унтж байгаа хүмүүсээ хажууд туслаа юу гэдэг яг нь буудлын хажууд гараад ирсэн замын хажууд ингээд хөдөө ирцсэн гэж байж энэ дэний мөхтөд цаг оройтсан ч гэсэн бас те юмэг ажидгүй бас тослохон гараад ирчих юм лүү. Тэгэл авиж байгаа шүү манайх. За хэрвээ та хүн тийм хүн бизнес эрхэлж байгаад нэг 5 өдөр ажиллаулаад нэг зарлын мөнгөний бүтээгээд өгчих хүн байвал акитага чатаар холбогдоод холбож бол нэг бол миний утас 0.80 89 98 78 бас нэг утас нь болохоор 0.10 73 58 67 77 гэсэн дугаар утсаар надтай холбогдоод тэгвэл би энэ эмэгтэйгийн дугаарын хооронд нь холбоод өгч юм манайхаа. За ганц хоёрхан настай хүүхдтэйгээ одоо зардалгүй болцсон, зардлын мөнгө байхгүй, Монгол буцаж чадахгүй гаццсан. Тэгээ одоо хоол хүнсчгүй болж гин гэж байна. Тэгээ ингээд туслаач гэсэн ингээд юу над руу мессеж ирсэн. За би мессежийн скриншот хийгээд шууд юугаар бас харуулж болно л доо манайхаа. Тэгмэрсэн тэгээд энэ хүний яг хүний бас нэг хуу хүний нууц гэдэг утгаараа санаа зовоод байж магадгүй шүү дээ. Бас тэр мөрийг бас харуулад яг зүгээр тийм ажилд ажил олж өгөө тусалчих хүн байвал манайхаа чатаар нэгөр бол би дугаарын үгүй тэгээд хооронд нь холбоод өгч юм манайхаа. За тийм байна манайхаа. Одоо 2 настай хүүхдтэй болохоор солонгосууд бол энэ тэнд бол бөөнх хугацаанд бол ажиллуулна гэж байхгүй баха. Тэ. Тийм ажлууд олдохгүй л үү дээ. Энэ комент хамгийн сүүлд энэ алтан гэрэл гэдэг хүний комментэн дээр ирэл гацчлаа бас доош ирсэн юм юу ч харагдахгүй надад. Комментэн дээр юм байна уу манайхаа? Солонгос бизнес эрхлэх хүмүүс байна уу? Тэр миний бодлоор бол ерөөсөө тийм л боломж байгаа бах гэж хараад байгаа байхгүй юу. Энэ эмэгтэй туслахад өөрөө ажиллаа хийгээд би ингээд зардлаа олчоо. Тэр хүүхдтэй хүүхдтэйгээ ажиллана гэдэг байгаа байхгүй юу. Хүүхд одоо хүүхдийг харах хүн байхгүй болоо л гэж байгаа байхгүй юу манайхан тий ойлгомжтой. Хүүхдийг харах хүн байхгүй учраас 2 настай хүүхдтэйгээ хамтдаа ингээд хүүгээ аваад би хүүхдээ аваад ингээд ажилланаа. Зардлаа л олчвол буцах гээд байна гэж гацчаад байна гэсэн шүү манайхаа. Тийм болохоор солонгос газар бол хүүхдтэй өнийг бол ажиллуулахгүй нь ойлгомжтой. Тэгээ Монгол одоо шигдаан бар, караоке ажиллаулдаг ч юм уу те. Монгол хоолны газар ажиллаулдаг, хуваараа бизнес эрхэлдэг, карго ажиллаулдаг. Нэг бол Монгол руу онлайн шоп, хувцас, бараа бүтээгдэхүүн зардаг ч юм уу те. Тийм хүмүүс бол бараа бүтээгдэхүүнөө боож баглуулах гэлээ. Тиймэрхүү ажлууд бол олдох байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд энэ лайвыг солонгослуудыг монголчуудаа бас үзээсээ те. Тэр бизнес эрхэлдэг хүмүүс бас хараасаа. Тэгээд энэ хүн нэмэгтэйд туслаасаа гэдэг утгаар энэ лайвыг хийсэн шүү манайхаа. За энэ эмэгтэйд 5 өдөр ажиллаулаад нэг зардлын мөнгөний олохтон туслах хүн байвал манайхаа чат акетага чатаар мөнгө бол миний дугаар руу залгаад холбож болно шүү. 0.80 89 98 нөгөө утас нь 0.10 73 58 67 77 гэсэн дугаар утсаар над руу холбогдороо манайхаа нэг жисэн монгол эмэгтэйдэд туслаад хүүхдтэй Монгол руу нутг руу буцаая манайхаа. Зардлын мөнгө өөрөө ажил хийгээд олъё гэсэн ажил олоод өгөөч гэж гуйгаад байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор одоо
одоо тий энэ хүнд одоо үнэхээр одоо ийш тийшээ яриад ажил төрөл олж өгөх боломж бол тийм их тийм олон хүнд би чинь таньдгүй шүү дээ. Хүмүүс намайг олон хүн таньдаг гэж боддог юм шиг. Хүмүүс намайг таньж болно. Гэтэ би бол хүмүүсийг тэр болон танихгүй шүү дээ манайхаа. Тийм байна. Тэгэл би нийт дунд нь ингээд лайв хийж байгаа байхгүй. Миний лайвыг өнөөдөр айлч хотоос ямар ч газараас ямар ч хүмүүс үзчихэж магадгүй тий. Тэгээ магадгүй бас бизнес эрхэлдэг карго марго ажилладаг хүмүүс бол миний лайвыг одоо магадгүй энэ дотор үзчихэл байгаа байх. Тэг холбогдоорой. Тэгээ нэг хүний 5 өдөр ч ажиллуулад онгоцныхын зардлын ингээд олж өгөөд хүүхдээ Монгол руу буцаагаад туслаараа манайхан. За баяртай. Хүний нутаг хэцүү. Одоо хоол ундгүй тэгээ өс сангаад ингээд байж бол бүр хэцүү. Магадгүй одоо тэр нэг хаана байгаа юм бол одоо сав маамд байгаа юм бол айл амтнууд байгаа юм бол би бас тэрийн сайн мэдээгүй байна. Яг тэр над руу зөв чат мессеж бичээд ингээд орхицсан байгаа байхгүй юу? Тийм байна. За баяртай манайхаа сайхан урцгаарай. За хүний нутаг дэм дэмдээ дэсэрчэндээ. Аки нэг шагдан ажиллаулдаг бол би тий би нэг солонгос шагдан ажиллаулдаг бол би ардаа энэ хүн өөр ажиллаа хийгээ зарлага болоо гэж байна. Шагдан ажиллаулдаг бол би нэг өдөр 5 өдөр би нэмэгтэйг бол өөрийнх нь шагдан дээр ажиллуулчихна. А хэрвээ би нэг карго ажиллаулдаг бол нэг тэгбэ мэгбэ ойр зур одоо янз бүрийн одоо Монгол руу явах карго марго ачаа бараа хөнгөн юмнуудыг бол энэ нэмэгтэйгээр бас савлгаа удалгаан дээр нь юм бичиж тэмдэглэх ч юм уу. Яг тиймэрхүү юм дээр нь би 5 өдөр сайхан ажиллаулаад хөлсийн нөгөө хангалттай нисэх чинь даач би ч өөрөө бизнес эрхэлдэг хүн биш. Тэгээ би тийм боломжтой баян хүн биш болохоор уучлаарай манайхаа монголчуудаас тусалцаа гуйж байгаа шүү. За баяртай манайхаа. Гэх ингээд өрөөрөө орлоо. Маргааш өглөө эрт ажилтаа. За тэгээ солонгост цагттай монголчуудаа бизнес эрхлэгч монголчуудаа туслаарай нэг эмэгтэйдээ. Хүүхдтэйгээ тэгээд өөрхий одоо тэгээд хоол хүнсгүй болоод үлсэж цангаад хэцүү байгаа юм шиг байна шүү.